Бүртгэлтэй ажилгүй иргэдийн статистик. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 4-р сарын эцэст 7.7 мянган иргэн ажил хайж шинээр бүртгүүлсэн бол 1.8 мянган иргэн ажил зочлогдсон орж 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Нийт шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 53% нь ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн иргэд байсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.6%-аар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.5%-аар өсөж, ажил зуучлагдсан орсон иргэд 0.2%-аар буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 4-р сарын эцэст нийт 33 мянган иргэн бүртгэлтэй байгаа ба тэдгээрийн 62.6% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 37.4% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 8.1%-аар буурсан бол өмнөх сараас 6.5%-аар өссөн байна. Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байна.